Хазаар хийдэг. За нэг л 20 тэл ярьсан баг тэй бүгд. Энэ үзсэн бодлоо. Хэд үлдэж байна. За энэ цогт. Айгуу дэвчүү байна. Өөрсдөө дадаад өгсөн. Цог бараа дуусах нь өнөөхтэй тэр. Тусалж байна. Их баяр илж байна. Хүнсний ногоог л дэмжиж байгаа шүү. Дотоодоор 100% хангадаг байх хэвээр. Бол орон бол газар нутаг томтой, сайхан эрүүл хөрстэй. Бид нар бол хүнсний ногоогоо гаднаас аваад авахгүй дотооддоо бүгдийг 100% мөн экспорт нь гарах бүрэн боломжтой юм улс орон. Тэгээд ерөнхийлөгч болчод анхныхаа одоо чуулганыг хүнсний ногоогоор хийсэн байгаа. Тэгээд хүнсчт маань их ам сайтай байна. Энэ бол зөв бодлого одоо хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа бас хүлэмжийн зээлийг нэлээд олон аж ахуйн нэгжүүдэд олгосон. Тэрний үр дүн бас эхнээсээ гараад эхэлж байгаа шиг байна. Харамсалтай нь зээлийн хугацаа нэг богинохон 3 жил гарна. Тэгээд удаан хугацаагаар хүлэмж зойрны зээлийг өгөх юм бол бид нар бол энэ сайхан эрүүл хөрсөн дээр бол дотоодынхон зах зээл мөн гадагшаага экспортлох бүрэн боломжтой гэдгийг бас хэлээд тэгээд өнөөдөр энэ намрын ногоон өдрүүд гэсэн энэ үзэсгэлэнгээр бүр зорж ирж энэ шинэ ургацын ногоо одоо бусад хүнсний зүйлүүдтэй танилцж байгаамаа. Бодлогын төвшөнд бол хүнсний салбарыг бас дэмжиж ажиллана гэсэн. Тий, хүнс бол өөрөө хамгийн одоо эмзэг асуудал байдаг. Бид нар хүнсээ дайлангуяа түрүү хэллээ хүнсний ногоо бусад хүнсийг бол дотооддоо үйлдвэрлэж дотооддоо хангах нь бол аюулгүй байдал бодлогот бол уялдах ёстой гэж одоо бодож явдаг юм аа.